За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За одоо энэ удаагийнхаа цуврал хичээлээр одоо хувьцаа эзэмшихийн давуу тал болон сул талын талаар одоо орё. За тэгээд та тодорхой нэгэн компани хувьцааг эзэмшснээр ямар нэгэн одоо эрхийг эдэлдэг мөн танд ямар нэгэн одоо боломжууд гардаг. Мөн эсрэгээр нь одоо танд ямар нэгэн эрсдэл гардаг талаар одоо ингээд ороод явъя. За хувьцаа эзэмшихийн одоо давуу тал болон сул тал бол нэлээд олон байдаг. Тэгээд тэрнээс бол одоо хувь хүн дээр ярьж үзэх юм бол иргэн бид одоо хоёр дахь зах зээлээс хувьцаа ямарваа нэгэн компани хувьцаа буюу Апple юм уу, Сүү юм уу нэгэн компани хувьцааг авахад эдгээр давуу талууд байдаг. Мөн эдгээр эрсдлүүд байдаг байна. Тэгэхээр та ямарваа нэгэн компани одоо хувьцааг авахаас өмнө одоо давуу тал эрсдлийг нь одоо эхлээд одоо судалсан байх шаардлагатай гэсэн санаа юм. За нэгдүгээрт нь бол хөссөн үедээ одоо тухайн хувьцааг бол худалдах юм уу худалдан авах боломж танд одоо бүрдэж байна. Нэгэсэндээ та одоо хоёр дахь зах зээлх хувьцаанаас одоо өөрийн сонгосон хувьцаагаа хөссөн үедээ худалдаж аваад хөссөн үедээ зарнаа. Энэ нь бол маш өндөр давуу тал. Яагаад тэгэхээр хэрвээ та одоо үйл хөдлөн хөрөнгөд одоо хэрвээ хувьцаа мөнгө оруулсан байх юм бол та тэр хөссөн үед одоо юу гэдэг 50-аас одоо 100 сая төгрөгийн одоо үйл хөдлөх хөрөнгө одоо зарчих тийм боломж бол ховорхон байдаг. Яагаад тэгэхээр тэр бол бэлэн мөнгөтэй хүн одоо тэр болгон байдгүй юм уу энэ нөхцөлд бол зархад хэцүү байдаг. Хувьцааны хувьд бол та хөссөн үед одоо юу гэдэг юм өөрийнхөө одоо тодорхой хэмжээний хувьцааг одоо юу гэдэг 1000 хувьцаатай байтал та 100 хувьцаагаа юм уу эсрэгээр нь одоо та 100 хувьцаатай байтал 1000 хувьцаатай болох жишээ нь ингээд худалдаа авах одоо давуу тал өндөр байдаг. За хоёрдугаарт нь бол инфляциас мөнгө хамгаална гэж. За улс болгоны бол инфляц бол өөр байдаг. За өөр түвшинд байдаг болохоор бол инфляцийн түвшингөөс хамаараа таны өнөөдрийн сая төгрөг ирээдүйд 1 жилийн дараа тэр сая төгрөг маань байх уу гэдэг маань бас эргэлзээтэй байдаг. Энэ угаасаа бол инфляцид идэгдээд явдаг гэдгийг хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр хувьцаанд та хэрвээ зөв хувьцаанд оруулсан тохиолдолд бол та бол инфляциас одоо өөрийн хөрөнгөө мөнгө хамгаалаад явах боломжтой гэдэг нь маань одоо хэрвээ 6% инфляцтай байна гэж бодох юм бол жилийн та эх жилд хэрвээ жилийн дараа та 15% ашигтай байлаа гэж бодох юм бол та тэр 6%-аас илүү ашигтай болохоор та илүү ашигтай байна гэсэн үг. Хэрвээ та 6%-д харуулсан одоо хувьцаанд оруулаад өгөөж нь одоо 6% байх юм бол таны мөнгө маань инфляци яг түвшингөө барь явж байна. Тэрнээс доошоо байх юм бол та одоо хувьцаа бол одоо ашиггүй гэх жишээ нь тий. Тэгэхээр инфляциас бол өөрийнхөө мөнгөө хамгаалж байна гэсэн санаа. За тэгээд өмчийн эзэн буюу компани эзэн болж ногдол ашиг авна гэж. За өмчийн эзэн болно гэдэг маань та бол тодорхой хэмжээний одоо хувьцаагаар та хувьцаа авснаар бол одоо өмчийн эзэн болно. Эргээд одоо та өмчийн эзэн болж байгаа болохоор та эргээд одоо ногдол ашиг авах буюу одоо ашигаас нь одоо хүртнэ гэсэн санаа юм байна. За ингээд дараа нь бол ханшийн зөрөөнөөс ашиг олно гэж байна. За ханшийн зөрөөнөөс ашиг олох бол ерөөсөө одоо ихэнх одоо хувьцаанд орж байгаа зах зээлд орж байгаа хүмүүсийн одоо гол одоо үзүүлэлт юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өнөөдөр одоо сүүгийн хувьцааг 200 төгрөгөөр аваад юу гэдгийг сарын дараа ч юм уу 2 сарын дараа 250 төгрөгөөр зараад 50 төгрөгийн ашиг авах нь бол одоо тэр ханшийн үзүүлэлтээс ашиг авч байгаа гэсэн санаа. Ногдол ашиг маань болохоор та одоо жилийн орлогоос нь хэрвээ хуваарлах юм бол бид одоо өнөөдөр 100 сая төгрөгийн орлоготой ажилласан бол тэрнийхээ 10 сая төгрөг биш ээ 10%-ийг нь одоо бид одоо хуцаа эзэмшигчтэй олгоно. Энэ бол ногдол ашиг байна. Нөгөөх нь бол 200 төгрөгийн хувьцааны ханш 250 болоход нь зарах. Энэ нь бол одоо ханшийн үзүүлэлтээс одоо мөнгө олж байна гэсэн санаа. Энийг бол ихэнх заавж байгаа хүмүүс бол энэ дээр нь шохорхож энэний төлөө бол хувьцаа авдаг байгаа. За дараа нь бол саналаа өгөх хэрэг буюу одоо хувьцаа эзэмшигчдийн хурал суух гэж байгаа. За хувьцаа эзэмшигчдийн хурал бол жилдээ нэг удаа бас том компаниуд бол олон болдог. За улирлаас шалтгаалаад болох жишээтэй. За тэгээ энэ хуралд одоо суух эсвэл одоо төлөөлөн удирдах туузын гишүүн болох эсвэл одоо юу гэдгийг та 5, 10, 25 одоо тухайн компани одоо хувийг эзэмшиж байгаа бол тэр хэмжээгээр одоо та эрхээ эдлээд бүр дайжаа бүр та одоо юу гэдгийг тэр компани одоо өөрөө эзэмшлээ 51% байх юм бол бүр эзэмшлийн авах жишээ нэ тий одоо өөрөө захирал харан сонгодог ч юм ингээд эсвэл одоо тэр захирлыг томилох ч юм уу иймэрхүү том одоо эрхүүд бол нэгдээ явцдаг байгаа. Яагаад тэгэхээр нэгсэндээ таны өмч болсон болохоор тийм ээ. За ингээд дараагийнх нь бол эдийн засагт одоо хөөхөн одоо хөв нэмэр оруулж байгаа гэсэн санаа.
За энэ бол их объемаар нь бол өргөн хэмжээнд нь одоо хүлээж авч байгаа гэсэн санаа юм. Яагаад тэгэхээр одоо та хэрвээ одоо мөнгөө одоо гэдэг Монголоо одоо хилдэг нөгөө аимсын дотроо игээд орон доогоор шидсэн бол одоо таны энэ мөнгө бол эргэлтэнд орохгүй мөн тэг инфляцид одоо юу гэдэг идэгдээд ингэ байж байгаа. Энэ та хувийнхаа одоо иргэний үүргээ одоо хумсарлаад гэдэг ч юм уу тэг хөдөлгөөнд оруулаад ингэж байгаа бол энэ бол эргээд одоо улсаад итгэж байгаа. Улсдаа бас хувь нэмэр оруулж байгаа. Эргээд та тэрээр өөр ашиг авч байгаа гэсэн санаа юм аа. Тэгэхээр таны хэрэгжигчнээ төгрөг мөнгө орно. Тэр хэмжээгээр Монголын эдийн засаг мөнгө буюу хөрөнгийн бирж маань буюу одоо хөрөнгийн зах зээл маань ингээд өгөөжтэй явна гэсэн санаа юм байна. За тэгээд сүүлийн хоёрт нь бол нэр хүнд үнд сэн гэж байна. Одоо таны нэр хүнд өсдөг тий хэрвээ тодорхой хэмжээний компани хувьцаа авах юм бол нэр хүндтэй болдог жишээд тий. Тэгээ юм уу энэ бол нэр хүндийн баталгаа гэж явдаг бас байгаа тий. Одоо гэдэг та одоо апугийн би одоо 5% эзэмшдэг гэхэд бол мэдээж ойлгомжтой тий. За тэгээ эцэст нь бол одоо мөрөөдлөө биелүүлэхэ гэж. За мөрөөдөл бол энэ бол нэлээд бас wide ойлгомжтой ойлголттой. Тэгэхээр мөрөөдлөө биелүүлж байна. Одоо тухайн хүн маань одоо хэдий одоо юу гэдгийг 1-ээс 5 дахь өдөр хүртэл одоо ажиллаа хийгээд одоо энэ хэмжээний мөнгө олохгүй ч байх боломжтой байхад хэрвээ хугацааны зах зээлд үнэхээр зөв ороод одоо яг үнэхээр судалгааны хөвцөнд ороод мөнгө олж чадвал эргээд танд одоо мөрөөдлөө биелүүлж одоо гэр бүлээ одоо яах тийм сайн сайхан амьдрах ч юм уу эсвэл улс орндоо одоо юу яах хувь нэмэр оруулах одоо тийм боломжууд одоо танд нэгддэг байх нэ. За ингээд дараа нь бол одоо хувьцаанд одоо мөнгө оруулсныхаа одоо сул тал буюу одоо эрсдлийн талаар ярив. Ямар нэг юм бол мэдээж өгөөж эрсдэл дээр тогтдог. За өгөөж эрсдлийн маань хувь маань бол мэдээж өндөр өгөөж өндөр эрсдэл бага өгөөж бага эрсдэл эсвэл дундаж өгөөж буюу одоо юм номинал хэлбэрээр явдаг байгаа гэдгийг бол та бүхэд маань л надаар хэлүүлдэггүй мэдж байгаа баха. За эрсдэл дээр бол одоо мэдээж компани одоо 0 одоо болох буюу дампуурах одоо энийг бол та нар сайн ойлгоод авах хэрэгтэй. Компани өнөөдрийн хувьцаа 50 төгрөг байж байгаа. Хэрвээ компани үнэхээр одоо буруу засаглалтаа, буруу үйл ажиллагаа яваад захирлын буруутай үйл ажиллагаанаас болоод ч юм уу эсвэл компани үйл ажиллагааны одоо доголдлоос болоод юм энэ компани бол дампуурах эрсдэлтэй байдаг. Энэ тохиолдолд таны өгсөн саяны маань мөн бас 0 болно. Энэ үйл 0 болсон байх нь бол одоо та 150 төгрөгийн ханштай юм уу 50 төгрөгийн ханштай хувьцаа авлаа гэд энэ хувьцаа минь хэрвээ тийм тодорхой хэмжээний шалтгаалаас force majeure болоод унах юм бол энэ эрсдлийн явдал та үүрээд таны мөнгө бол тэр чигээр алга болох тийм одоо эрсдэлтэй. Тэгэхээр энэ бол бас нэлийн том эрсдэл. За дараа нь бол дангаараа шийдвэр гаргах буюу одоо хязгаарлалт одоо хээхээ компанийн хувьд бол та одоо ганцхан компанийн захирал юм уу хоёулахна юм уу партнерууд байх юм бол одоо гэдэг та хоёр маань ч юм уу өөрөө ч юм ингэж бодож байгаа шийдвэр одоо би гэдэг юм маргааш энэ бүтээгдэхүүнээ би 150 төгрөг болгоно. Эсвэл 200 төгрөг болгоно хэмдэрнэ бол наа ч юм уу эсвэл өсгөнөөч гэдэг юм уу те. Ингээд та бол дангаар шийдвэр гаргах боломжууд бол өргөн байдаг. Гэтэл одоо хувьцаат компанийн хувьд бол одоо та дангаараа ингээд шийдвэр гаргах боломж бол хязгаарлагдмал. Заавал одоо юу гэдэг бүр дөрмийн үед ч юм уу эсвэл одоо бас vice perspective одоо өргөн хэмжээний одоо perspective хэмжээний юм дээр бол заавал хуралдуулах ч юм уу туузын хуралдах ч юм ингээд бас ингээд vote одоо ингээд гишүүнчлэлийн одоо юунаас саналаас болоод одоо таны одоо шийдвэрүүд өөрчлөгдөх ч юм уу ингээд та бол ганцаараа шийдвэр гаргах боломж бол хээхээ компаниуд бол хувьцаат компани нь бол сул гэдэг байна. За дараа нь бол хамгийн одоо 3 дугаарт нь бол давхар одоо юу төлдөг одоо татвар төлдөг. За татвар төлнө гэдэг маань юу гэж суучиртай юм бэ? Та эхлээд мөнгөтэй болж байгаа тий таны одоо ямар нэгэн хувьцааг хөдлөж авахаас өмнө та мэдээж одоо 100 төгрөж байсан 100 сая төгрөж байсан 10 сая төгрөж байсан танд одоо орж ирэхдээ та энэ мөнгнөөс одоо хэрвээ та цалингаараа авсан бол хүн амын орлогын татвар гэдэг шиг 10% татвараа эхлээд төлцсөн байдаг тийм ээ. Ингээд төлцсөн байсан байгаад олж авсан мөнгөө дахиад хувьцаат компанид өгөөд дараа нь та тэндээс ногдол ашиг авдаг юм эсвэл ханшийн зөрөөнөөс ингээд мөнгө олдог ч юм ингээд та дахиад татвар төлдөг. Тэгэхээр 2 удаа татвар төлдөг тийм юм байгаа. Мэдээж багахан хэмжээний хувьд бол одоо юу гэдэг та нэг сая төгрөг 2 сая төгрөгийн хувьд бол энэ бол бага сонсогдох баха 100 сая 200 сая төгрөгөөр ингээ хувьцааны талаар ярих юм бол энэ бол татвар төлнө гэдэг маань бол нэлээд бас одоо
бас сул тал байгаа. Гэхдээ бол мэдээж өгөөж эрсдэл өгөөж хоёрыг ингээ харьцуулахад бол мэдээж одоо хувьцаанд хөрөнгө оруулах нь бол мэдээж өгөөж нь бол өндөр байгаа. Мэдээж та эхлээд зөв компани ямар компани сонгох уу гэдгээ бол та заавал сайн судлах хэрэгтэй. Бусдад одоо тарган дуурай тэгээ одоо false awareness гэж байгаа. Нэг нэгийг уруу татах ч юм уу. Одоо гэдгийг одоо Монголын нөхцөлд бол нэлээд олон ийм нөхцөл болдог. Одоо юу гэдгийг форум дээр ч юм уу, Facebook дээр ч юм уу ингэж орж ирээд би аль компани хувьцааг авах ёстой вэ гэдэг ингээд хүмүүсээс шууд асуудаг. Энэ бол одоо нэлийн одоо тийм жоохон болохтой асуулт юм байна. Яагаад тэгэхээр мэдээж танд хариулж байгаа хүн өөрийн гэсэн аженда буюу өөрийн гэсэн одоо итгэн үнэмшилтэй, өөрийн гэсэн одоо бас тийм ашигын сонирхол байгаа шүү дээ. Мэдээж одоо өөрийнхөө авсан хувьцаагаа аав гэдэг ч юм уу. Эсвэл өөрийнхөө заргыг гэсэн хувьцаагаа аав ийм ашигын сонирхол байдаг болохоор та бол тэгж асуугаа. Тэгээд одоо хүнээс шууд зөвлөгөө аавна гэдэг бол боломжгүй асуудал юм байна. Энэ нэгсний оронд та өөрөө сайн судлаад компани үн цэнийг мэдрээд ингээд хугацаанд хөрөнгө оруулалтаа оруулах нь зөв юм аа. За ингээд дараа нь бол одоо бид сая хувь хүний талаар орлоо. Одоо компани тал дээр одоо компани хувьцаа гаргадаг. Хувьцаа гаргасан компани одоо давуу тал болон сул талын талаар ярья.